Монгол өв соёл, үеэс үед өвлөгдөн ирсэн эрдэнэс. Монголчуудаа өвөг дээдсээс өвлөн авсан гайхамшигт өв соёлоороо бахархаж, түүнийгээ дэлхий дахинд таниулах цаг ирлээ. Монгол бол нүүдэлчдийн үлгийн нутаг, эртний түүх, соёлын гайхамшигт дурсгалуудаар баялаг билээ. Энд Чингис хааны үеэс эхлээд олон зууны турш хадгалагдсан ирсэн түүхэн дурсгалууд бий. Монголчууд бид эрт дээр үеэсээс байгальтайгаа зохицон амьдарч, уламжлалт ёс заншлаа нандинан хадгалж ирсэн. Энэ нь бидний өв соёлын салшгүй нэг хэсэг юм. Монгол үндэстний урлаг, гар урлал нь өвөрмөц хэв маяг, нарийн хийцээрээ дэлхий дахинд гайхагддаг. Морьтон ардын уламжлал, буддын шашны нөлөө нь урлагийн бүтээлүүдэд тод тусгалаа болсон байдаг. Бидний уламжлалт урлагт хөөмийн, морин хуур, бие биелгээ зэрэг олон төрөл зүйл багтдаг. Эдгээр нь зөвхөн урлагийн бүтээл төдийгүй монгол хүний сэтгэл зүрхийг илэрхийлдэг. Нүүдэлчин ахуйн монголчуудын амьдралын хэв маяг, ёс заншлыг тодорхойлдог. Мас аж ахуйн байгальтайгаа зохицон амьдрах ухаан нь бидний өв соёлын үндэс суурь юм. Монголчууд эрт дээр үеэсээс зочломтгой, найрсаг зангаараа алдартай. Зочин гийчнээ хүндэтгэн ухтаж, цай, эдээгээр дайлах нь бидний уламжлалт ёс юм. Монгол өв соёлоо хайрлан хамгаалж, залуу үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг. Өв соёлоороо бахархаж, түүнийгээ дэлхий дахинд сурталчлан таниулахын төлөө хамтдаа хичээцгээе. Өв соёлоо судалж мэдэж авахыг хүсвэл манай цахим хуудсанд зочлоорой. Монгол өв соёлын талаарх мэдээлэл